Сайн уу? Санаа байна. За юу яцсан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За та нараар минь ойр сонин сайхан юу байна? За миний хувьд гэх юм бол саяхан Америк руу явж аялчаад амарчаад түрээд ирсэн. Тэгээ яг явахынхаа өмнө болон дараа нь нэлээд ажилтай байжгаад тэгээд яг одоо бичлэгээгээ сууж байгаадаа маш их баяртай байна. За тэгээ ойрд бас хичээл маань амарсан. Ерөөдөө нэг юм бүх юм яг гоё хэмжигдэх юмдаа ороод тэгээ явж байгаа. За өнөөдрийнхөө сэдвээр би нэгэн сонирхолтой бөгөөд одоо яг ойрд миний толгойд эргэлдээдсэн нэг тийм сэдвийн талаар ярилцахаар бэлтлээ. Тэгэхээр тэр нь юу вэ гэхлээр хувь тавилангийн талаар хэдүүлээ нэг ярилцж үзэх үү. За хувь тавилан гэж юу нь яг юу юм бол тэгээ хүн болгонд яг нэг юм өгөгдсөн хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? Эсвэл тэр хувь тавилангаа сүрж бид нар амьдрах ёстой юу? Өөрчилж амьдрах ёстой юу? Ер нь та яг өөрийнхөө хувь тавилан гэдэг зүйлийн талаар ингээд нэг бодоод үзээрэй заяа. За тэгээ яг өөрийнхөө хувьд би ингээд бодглохлоор би хизээч хувь тавилангаараа амьдраагүй хүү юм бэлээ. Тэгээ тэр нь аягүй сонирн багааз ингээ яг энэ миний хувь тавилан гэж юу гэж ботсон тийм уууд надад аягүй олон байсан юм шиг санагдчихж байгаа байхгүй юу. Тэгээ яг хэрвээ би хувь тавилангаараа яг энэ миний хувь тавилан гэдэг ингээ яг аянд нь орхиод аясаар нь ингээ дагаад явсан бол би үдээд угаасаа асар аз жаргалгүй хүн байх байсан гэдгээ би мэдж байгаа. Яагаад гэвэл бүр бага байгаасаа яагаад юм ингээд аав ээж хоёр маань ч юм уу те ингээд зөрүүд гэл ингээд намайг аягүй дандаа юм зөрүүд гэдгийг маань ингэж аягүй их одоо ч гэсэн би ер нь аягүй хаяа юм яг өөрийн гэсэн ботсон юмдаа би аягүй тийм зөрүүд ханддаг байхгүй аягүй өөрөө ингэж сөрж дандаа явдаг. Тэгэнгүүт магадгүй энэ зам маань надад нэг талаараа аягүй их тусалсан байх гэж би боддог. Тэгээд яг одоо ингээ харах нэ ер нь айгүй эртнээс би ер нь яг өөрт тохирсон ботсон зүйлээ яг өөрөө амдаж авч байгаад хүлээж агаад тэгээ яг боломж нь олдонгууд нь шууд хийдэг төрлийн бас охин байсан тий. Одоо ч гэсэн би яг ер нь тийм төрлийн тэр зангаа бол ерөөсөө хайж чадахгүй байгаад байгаа ямар нэгэн боломж шин зүйлээ ингээд дуршихч байт юм уу те шин зүйл рүү орох за тэгээд ингээ өөрийгөө сорих юм жоохон айцтай тэр мэдрэмжэндээ ингээд айгу ингээ өөрөө ингээ сүултээ донтгон хайшаа гэхдээ яг ингээ дахиад энэний цаана ямар нэг юм байгаа гэсэн нэг тийм бодол маань намайг ингээ ерөөсөө зүгээр ойлгохгүй болчоод тэгээд хаяа тэрэндээ ингээ би өөрөө ингээ боддог байхгүй. За яг би яг энэ зөв үү яг ингээнтэй ингээд өөрийгөө ингээд айгүй их ингээ хүчлээд байхаар ингээ яад юм бол таг ингээ бодглохлоор тэгтээ яг эннийхээ ард гарсныхаа дараа би дандаа ингээд шин юмыг ботцсон одоо олж авсан байдаг шин зүйлийг эхлүүлсэн байдаг. Тэгээ яг тэрнээсээ дахиж би хизээж айхааргүй болсон байдаг. Дахиж тэрлүүгээ ингээд хараад хизээж харамсахгүй яг тийм мэдрэмжийг авах болгондоо яг энэ за хэрвээ би өөрийнхөө хувь тавилангаа дагаад явсан бол би энийг хизээж мэдрэхгүй байсан юм байна. Тэгээд ингээ харахаар магадгүй миний яг асар аз жаргалгүй байсан үеүүдэд би яг энэ миний хувь тавилан мөн үү гэдэг асуултыг би яг өөрөөсөө аягүй их асуудаг байсан. Тэгэхэд яг хараад бишээ гэдгээ би ингээд аягүй зоригтой өөрөөрөө ингэж олж авч чаддаг байсан маань намайг дахиад илүү аз жаргалтай болгох яг тэр зүйл рүү ингээд оруулж өгдөг байсан санагдаж байгаа байхгүй. Магадгүй тэр үедээ би магадгүй залхуурсан байж магадгүй. Эсвэл айсан байж магадгүй те. За би ингээд өөрийгөө хувь тавилангаар тоглолцохыг гэж би бүр тэр ингээд байгаа өгцөн тэр хувь тавиландаа би үлдсэн болвол одоо би яаж амьдрахаа ерөөсөө би төсөөлөгчгүй байна. Угаасаа юм онц биш байна гэдгийг би одоо ингээд ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тал дээр юу гэж бодож байна? Яг миний туршлагаас гэх юм бол яг 10 жил байхаас л би аягүй их юмыг мөрөөддөг, боддог, бүр юм delusional гэж байдаг шүү дээ. Яг нэг юм өөрийнхөө мөрөөдөлтөд бүр ингээ автаад ингэдэг яг нэг тийм хөөхтөөс аахгүй. Тэгээд тийм хэрнээ гаднаа ерөөсөө ингэж нэг тэрийгэ гаргадаггүй, харуулдаггүй. Гэхдээ дотроо аягүй их мөрөөдөлтөд тэр болгоныхоо төлөө ингээл нэг ямар нэг жижигхэн юм ч хамаагүй хийчмэр санагддаг. Өөрөөгөө ингээ яг тэр хүндээ ганцаараа аягүй их бэлддэг ч юм уу те нэг тийм хөөхд байсан. Тэг яг тэр үед үеийнхэн маань ч юм уу магадгүй намайг одооны байгаагаар бол хизээж харахыг төсөөлөхгүй л байсан байх гэж би боддог. Тэр үед намайг өгөөсгөж исэн хүмүүс айгүй олон байдаг байсан. Тэгэл ингээл ер нь нэг юм өсвөр насны хүүхдүүдтэй ингээ би бинийгаа айгүй их ингэж
доош нь хийдэг ч юм уу. Ингээд магадгүй хэрвээ тэр үед би яг тэр хүүхдүүдийн үгэнд итгээд за би ийм биш ээ, би ийм биш, надаа ингээ мөрөөдөх хэрэг байхгүй, эсвэл за энэ угаасаа намайг чадахгүй гэдгийг энэ хүмүүс ингээд ойлгуулад байна, мэдрүүлээд байна гэж би бодсон бол хизээж би одооноос шиг юм аз жаргалтай ерөөсөө байж чадахгүй. Тэрний дараа ч гэсэн ер нь оюутан байхад өөрийгөө би айгүй их сорж үздэг хүүхэд байсан. Ер нь аав ээж хоёр маань ч гэсэн магадгүй намайг яг ингээ өөрөөр нь ингээ явуулаад ерөөсөө хорж байгаагүй тэр нь бол айгүй тэрэнд нь би айгүй их баярлж явдаг. Тэгэхээр би яг хийж үзхийг хүсдэг байсан бүх зүйлээ хийж үзчихсэн. Тэгээд ингээ харахаар тухайн үедээ миний хамгийн анхны орж исэн тэмцээн хүртэл яг надад ингээ хувь тавилангаар ирсэн. Гэхдээ яг тэрийг хэрвээ би тэр боломжийг би ингээ харсаар байтал ингээ өнгөрөөцөн бол одоо байгаа сайнаа ерөөсөө бүрэлдэхгүй байсан. Тэр айгүй сонин. Яг тэр ингээд би нэг юм зурагтны доотлын зар хараад зурагтаар явж исэн зар хараад нэг юм тэмцээн байна гэд би харчаад тэгээ яг тэрийгээ би шууд тэр дорн би үйлдэл болгоод ингээд асуусан чинь Монголжонгоо гэх тэмцээний тухайн үед аюу тийм алдартай байсан тийм тэмцээний нэг юм огтуд шалгаруулж авч байгаа гэсэн тийм зар байсан л та. Тэгээ яг хэрвээ магадгүй би тэр үед ингээд за яг хүмүүсийн хэлдгээр би угаасаа худлаа би чадахгүй байхаа гэдэг ч юм өөрөө өөртөө хэрвээ би эргэлзээд тэрийг би ингээд орхисон байсан бол яг ингээд миний хувь тавилан яг явдгаараа явах байсан. Гэхдээ би ерөөсөө тэгээгүй яг тэр боломжийг ашиглаад яг миний бүр ингээд ирээдүй яг тэр үеэс эхлээд шаал өөр болж утсан. Тэгээ ингээд бодхолоор хувь тавилан гэдэг юм бид нар ингээд жижигхэн зүйлээс жижигхэн зориг алхмаар өөрчилж яадаг. Тэгэхээр ерөөсөө яг энэ боломжуудыг бид нар ингээд яг хувь тавилангаа эрүүлэхдээ айгүй юм өлсгөлэн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд магадгүй та өөртөө эргэлзэж иж магадгүй эсвэл хүмүүсийн үг үнэн байх гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ бүгд ерөөсөө тийм биш ээ. Яг өөрийнхөө хувь тавиланг захирах тэг миний хэлж байгаагаар бол тэг ойрд хэлэх дуртай болсон гэх юм бол яг энэ өөрийнхөө гол дүрэн тэг өөрийнхөө зохиолын гол дүрэн байгаад тэг өөрийнхөө зохиолыг өөрөө бичих яг тэр боломж бол үргэлж танд байдаг шүү. Магадгүй танд яг одоо нэг юм эргэлзэж байгаа ч юм уу нэг юм шийдвэр гаргах хэрэгтэй бас үе ирсэн байж магадгүй. Тэг яг ингээ эргэлзээд тэг яг би өөрөөрөө явах ёстой юу эсвэл хин нэг сонсох ёстой юу эсвэл хаанаас зөвлөгөө авах ёстой вэ гэл миний ингээ хувьд гэх юм бол би яг өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод яг өөрөөрөө шийдвэрийг гаргадаг. Тэгээ тэр нь магадгүй нэг 100-ны 10% ч юм уу эсвэл 5% нь алддаг гэж магадгүй. Гэхдээ яг тэр үед би бүр илүү сураад даваа гарцсан байдаг. Тэгээд бусад үед нь бол яагаад ч юм би өөрөө хүссэн болоод ч тэр юм уу ингээ бүх юм яг ингээд миний хаар илүү шин зүйлтэй те дараа нь ингээд даваа гарсан хоноо би ямар ч үсэн хизээж би харамсаж үзээгүй. Тэгэхээр магадгүй хүмүүсийн үгийг биш яг өөрийнхөө зүрх сэтгэлийг дагах нэг тийм үе танд ирсэн байж магадгүй. Хэрвээ тэгээ шийдээд үзвэл дараа нь явах бол бас нэг жишээ гэх юм бол би 2 жилийн өмнө нэг айгүй том ажлын санал хүлээж авсан. Тэгээд яг тэр ажил руу би ингээ орохоосоо өмнө би өөртөө маш их эргэлцсэн байхгүй. Яг тухайн үед гэвэл би өөрөө айгүй том байгууллагаас юм том хэмжээний санал аваад тэрэндээ өөртөө эргэлзээд бүр өөрийгөө айлгаад тэг яг нэг юм айгүй сонирн байдалд ороод тэгтээ тэр ингээ 5 минут л ягт би яг тийм байсан. Тэгээ 5 минутын дараа би окей би зөвшөөрж гин гэт ингээ өөрийнхөө саналыг хэлээд яг тэр төсөл дээр би орохоор шийдчихсэн байхгүй. Тэгээд яг тэр төсөл дээр би зориг гаргаж орсноороо би яг карьерийнхаа хувьд ч тэр амьдралынхаа хувьд ч тэр хамгийн том ийм миний эргэлтийн нэг зэг болж өгч исэн. Тэгэхэд нэг л ингээд яг тэр болтол бүх зүйл нэг юм жоох ингээл нэг юм доголдолтой ингээ яваад байсан. Яг тэгэхэд яг тэр төслөөс миний хүртсэн ашгаар би яг өөрийнхөө одоо амьдарч байгаа байраа би худалдаж авч исэн бохгүй юу. Тэгээ ингээ бодхолоор магадгүй хэрвээ тэр үед би sorry тэг ингээ дуушлаараа би орч чадахгүй нэ ингээ хэлсэн байсан бол миний амьдрал бас л шал өөр ах байсан. Тэгээ ингээ бодхолоор бид нар яг үнэндээ амьдралдаа орж ирж байгаа маш олон боломжуудаа өөрсдөө түлхдэг.
яг тэр яг эндээ ерөөсөө хэдүүлээ айгүй юу гэх санаа нийлээд окей яг ийм үед ингээд орж ирсэн санал ч юм уу юу ч юмтай ингээ өөрийнхөө эргэлзээтэй ингээ орж ирж байгаа тэр зүйл дээр бид нар магадгүй өөрийнхөө бодож байгаагаас илүү арай л үзүр сэтгэлээ дагаад нэг юм оролдоод үзвэл зоригоо чангалаад нэг хийгээд үзвэл яах вэ гэж бодвол бас яаж вэ те. Тэгээ ингээ бодглохлоор яг ингээд юм болгоныг эргүүлэх ингээд түлхүүр нь биднэрт ингээд дандаа байж идэг. Бид нар яг тэрийг ашиглах уугүй юу гэдэг бол яг бид нар өөрсдийнх нь сонголт болж таарад байгаа. За тэгээ хамгийн сүүлийн жишээ гэвэл одоо би яг гадаад улсад амьдарч байна. Тэгээд ер нь бол маш олон хүмүүс хэлжсэн чинь ингээд карьер бүх зүйлээ те ингээд орхиод ингээд явлаа. Тэгээ ер нь яг зөв үү, гүй юу гэ яагаад ч яг тэр үед би окей надад ингээд би яг нэг ингээд тэр чигтээ нэг түр хугацаанд ч юм уу те ингээд явснараа окей би бас өөрийнхөө карьерийг нэг алхам ингээд удаашруулж иж хойшлуулж иж магадгүй гэж бодож л байсан. Гэхдээ ерөөсөө яг тэр талаас нь би харахыг хүсээгүй. Яагаад гэвэл сайнаа гэдэг хөв хүн яг ингээ гадагшаа амьдарч үзчихийж явж ийж те тэгээ ингээ яг одоо ингээ бодглохлоор би 20 гаруй наснда ч юм уу те ингээд яг ингээд хоёр хүүхэдтэй болоод яг ингээ гэрт суух үедээ суугаад ер нь ингээд одоо юу гэдэг яг юм оюутны амьдралаар ингээ гадаад ч ерөөсөө амьдарч үзээгүй байсан маань ч юм уу те ингээ яг яагаад ч юм би яг одоо л би ингээ үзэхгүй болвол ингээд цаашдаа ингээ надаа магадгүй юм боломж олдохгүй бүр олдохгүй болчих магадгүй гэж бодоод би ингээд яг өөрөө өөрийнхөө хувьд ингээд зориг гаргаад ер нь бол ирсэн тэгсэн чинь яасан гэж яг одоо би ирээдүгөө бүр илүү тодор харж байгаа. Яагаад вэ? Мэдгүй яагаад ч юм те яг би өөрийгөө нэг газар зогсоод тэгээ ингээ энд ирээд буцаа тэр газартаа очно гэж бодсон чинь яг би энд ирснээрээ дахиад би одоо 10 ч биш 20 ч биш одоо би бараг 100 алхмынхаа цаатахыг ингээ хараад тэгээ за окей ингээ яг өөрийнхөө талаар би өөрийгөө дахин нэг удаа ингээд нээгээд дахин нэг удаа сэргээгээд яг өөрийгөө дахиад нэг олох яг тэр боломж маань байсан юм бэлээ. Тэгээ ингээ одоо буцаагаад би харахаар магадгүй надад хэцүү байсан ч юм уу те ингээд бас өөр газар амьдраад ингээд бас бүх юмыг ингээд давхцуулах гад бас гэрээ сана хүүхдүүдээ гэр бүлээ бүх зүйлийг санаж байгаа шүү дээ. Найз нөхдөд өрсөл санаж байгаа. Гэхдээ яг эннийхээ ард гэх юм бол би айгүй том зүйлийг би олж авсан. Яг өөрийгөө би буцаагаад за энэ сайна чи энэ шүү те ингээд ерөөсөө яг ингээд өөрийгөө дахиж олох яг тэр ингээд аялал маань байсан юм бэлээ. Тэгээ ингээд харахаар дахиад нөгөө нэг ингээд би магадгүй би яг тэр өөрийнхөө карьертай хорогдоод ч юм уу ингээд би бүлдсэн болвол окей ямар нэгэн ингээд би хувь тавилангаараа явах байсан баг. Гэхдээ яагаад ч надад тэр хувь тавилан маань таалагдаагүй учраас би ингээд тэрийгээс сөрөөд ингээд ирснээрээ би магадгүй би дахиад нэг зүйлийг алдсан байж болох ч гэсэн би дахиад 100 зүйлийг аваад би ер нь бол одоо дахиад буцаагаад нөгөө амьдрал руугаа орохдоо бэлэн тэгээд яг ингээ харахтаа ч гэсэн би яг олон өөр өнцгөөс нь харах яг тэр боломжийг надад бол олгосон юм шиг санагдаж байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд өөрчлөлт айгүй хэцүү байдаг. Бидэрт ингээ сонголт хийх алхам хийх айгүй хэцүү. Бид нар ингээ үргэлж эргэлзэж байдаг. Гэхдээ миний хувьд гэвэл би зүгээр л өөрийгөө сонсдог. Би зүгээр л яг би юу хүсэж байгаагаа яг би юу хүсэж байгаагаа би дандаа сонсдог. Надад ингээ бусад хүмүүсийн хэлсэн ч юм уу намайг өгөөсгсөн тийм зүйл үргэлж байсан. Гэхдээ яг тэр болгонд би өөрөөр гаргасан бүх шийдвэрүүдтэй би өөрөө дараа нь би магадгүй хохирол амссан ч гэсэн би тэрэндээ эзэн болж чаддаг. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн би 195% нь бол би хожиж чаддаг гэдгээ бол би яг одоо би харж чадж байгаа. Тэгээд та нарт ч гэсэн магадгүй эргэлзээтэй зүйл байдаг бах. Тэр үед магадгүй өөрийгөө бусад хүмүүсийн үгээр биш зөвхөн өөрийнхөө үгээр өөрийнхөө бодлоор тэр шийдвэрийг гаргаад үзвэл ямар байх вэ? Тэгээ ер нь эцэст нь хэлэхэд зоригтой байх айгүй чухал байдаг. Бид нар яг өөр хүмүүсийн хэлж байгаа тэр харж байгаа нүдээрээ өөрсдөө хараад өөртөө үгүйсгээд ингээ явах бол надаа хамгийн утгагүй санагддаг. Бүх хүнд бодол одоо юу гэдгийг сэтгэл байдаг. Таны юу гэж бодох нь бол
янз бүрээр хэлж ийж таны гомдоохыг хүсэж ийж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст нь хэний ч бодол, хэний ч одоо тэр үг таны хувь тавиланг өөрчлөх ёсгүй. Яг одоо би өөрийнхөө амьдралд асар сэтгэл хангалуун байгаа. Би өөрийгөө зоригтой байж чадсан. Тэ ингээ шийдвэр гаргаж чаддаг. Тэр зандаа би үргэлж ингээд талархаж явдаг. Заримдаа ингээд шийдвэр маань тэнэг байдаг ч гэсэн тэ ингээд дараа нь ямар нэгэн зүйлийг ингээд ухааруулж чаддаг. Тийм байгаа. За тэгээ эцэст нь хэлэхэд биднэрт өгөгдсөн хувь тавилан гэхээс илүү та өөрөө яг юу хүсэж байгаа вэ? Яг өөрөө яг амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юу? Сэтгэл хангалуун байхын тулд бид нар яг юуг тэр амьдралдаа өөрчлөх ёстой байна? Ямар боломжийг бид нар эрэлхийлэх ёстой байна гэдгээ дандаа өөрөөсөө сонсож ойлгож, тунгааж, ухаарч шийдвэрийг гаргаж авах ёстой гэж би бол боддгоо. Тэгээд хувь тавилан гэдэг зүйлийн талаар ярилцахад ерөөдөө ярилцахад нэг иймэрхүү байлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн ингээд яг өөрсдөө олдж байгаа тэр боломж, тэр түлхүүрээ үргэлж ашиглаж байгаарэ. Ерөөсөө яг эргээд харахад тэр дахиад танд олдохгүй боломж гэж магадгүй. Тэгэхээр альва зүйлд жоохон зоригтой логикоор сэтгэж зүрх сэтгэлээ дагаж яг ингээд шийдвэр гаргах нь бол яг хүнийг өөртөө аюу сэтгэл хангалуун амьдралаар ингээд амьдрахад бас аюу тусалдаг юм шиг санагддаг учраас та нарыг ч гэсэн магадгүй тэгээд үзвэл бас юм яаж хаашаа ирэхнэ үү, магадгүй таны бодож байгаа зүйл зөв яг ингээд зүгээр л та өөртөө эргэлзээд байгаа болохоос биш, яг таны бодож байгаа зүйл зөв байж магадгүй, юу ч байж хамаагүй яг одоо та нэг юм бодоод тэрийгээ би хийх үгүй юу, шийдэх үгүй юу гэдэг дээр бодоод байж магадгүй. Тэгээд сонголт бол таних. Тэгэхээр хэдүүлээ яг өөрөөсөө хувь тавилангийнхаа эзэн байж, яг өөрөөсөө амьдралынхаа зохиолыг бичиж яг хамгийн сонирхолтой, хамгийн гоё амьдралаар амьдрцгаагаарэ гэж би бол хүсэж байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд үргэлж над руу сайн сайхан үгсийг илгээж идэг ингээд урам бэлгэлж идэг та нартаа маш их баярлж авдаг шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.